Сайн байцгаана уу хүүхдүүд. Энэ өдрийн хичээл эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хичээл ихэд хувиргал хийх аргууд, хичээлийн зорилго хувиргал хийх үндсэн аргуудыг мэдэж өгүүлбэрийн жишээ бүгдээрээ тайлбарланаа. За эхийн дараах дөрвөн хувиргал байна. За дэлгэрүүлэх хувиргал, хураах хувиргал, тонгоргох хувиргал, салаалах хувиргал. За өгүүлбэрийн цөм бүтэц гол санааг ялгах, өгүүлбэрийг холбох, хэлзүү хэрэглүүрийг зөв хэрэглэх, цөм бүтэц хураангуй илэг гол санааг түлхүүр өгүүлэхээр дэлгэрүүлэн найруулж бичих үндсэн дэлгэрүүлэх хувиргал байдаг. За цөм бүтцийг таних гол санаа гол бус санаанаас ялгах, гол санааг хэлснэгжээр илэрхийлж хураангуй сурах. За товчлон найруулж бичих үндсэн суурь нь бол хураах хувиргал байдаг. За тонгорох хувиргал нь их өгүүлбэрийн мэдээллийг өөрчлөх, утга санааг онцлох, ялгах, эсрэгцүүлэх, нэршүүлэх, үйлшүүлэх байдлаар найруулан бичих юм бол үндэс байдаг. За салаалах хувиргал нь өгүүлбэрийн ойролцоо ба эсрэг утгыг ашиглан тэдгээрээс оновчтой сонгож найруулах буюу найруулахад өгүүлбэрийг оновчтой сонгож бичих бол үндэс байдаг байх нэ. За эхийн хувиргал гэж юу вэ тийм ээ? Их цогцлборын утга санааг хураах, дэлгэрүүлэх, за их цогцлборын доторх өгүүлбэр цогцлборын байрыг солин сэлгэх, нэг утга санааг өөр нэгжээр илэрхийлэх хэлбэрийг солих зэргээр өөрчлөхийг эхийн хувиргал гэдэг. За эхийн саяны тэр дэлгэрүүлэх, хураах, тонгоргох, салаалах хувиргалуудыг багш нь дэлгэрүүлэн тайлбарлая. За өгүүлбэр цогцлбор бүрийн утга санааг тодтогч, өргөжүүлж ярьж бичгийг дэлгэрүүлэх хувиргал гэнэ. Үүний тулд тулгуур нэгжин үг хэлц өгүүлбэрээр бол дэлгэрүүлнэ. За юуг анхаарах вэ? Эхийг сайтар уншиж утга сайтар ойлгоно. Эхийн утга санааг шин санаагаар баяжсан байх, тулгуур үгийг холбоог өгүүлбэрээр нэмэн дэлгэрүүлэхдээ эхийн гол санааг тайлбарын дэлгэрүүлэх, эхийн цөм өгүүлбэрт дэлгэрүүлэгч гишүүд нэмж санааг өргөжүүлэх, эхийг адилтгал, зүйрлэл зэрэг хэлцээр бол баяжуулж болно. За мөн хураах, тонгоргох, салаалах хувиргалыг юун дээр анхаарах уу? Ер нь энэ хувиргалуудын тодорхойлтыг багш нас харуулсан байна. Та бүхэн дэвтэртээ бичиж тэмдэглэж аваарай. За өгүүлбэрийн хувиргал гэж юу вэ гэж нэ? За өгүүлбэрийн гишүүдийг нэмэх, хасах, байрыг нь хөдөлгөн сэлгэх, нэг өгүүлбэрийг нөгөө өгүүлбэрээс солих, нэр ба үйл гишүүнийг хувиргах үүргийг солих зэргээр өөрчлөхийг өгүүлбэрийн хувиргал гэдэг. За хураах хувиргалын арга нь үеийн, өгдөл нь үеийн хувиргасан байдлын жишээ нь хээр хөдөөд мал сүрэг дураараа бэлчин гэдэг өгүүлбэрийг бид нар хураах хувиргал болгоё. За мал сүрэг бэлчин гэж байна тий. Тэгэхээр цөм бус өгүүлбэрийг дэлгэрүүлэгч гишүүдийг хассан цөм өгүүлбэр болгож байна. За мөн дан онцлбор гишүүнээр хураан санааг илэрхийлж болно. Чи хизээ ирсэн бэ гэдэг. Хизээ ирсэн бэ? Би өчигдөр ирлээ гэвэл өчигдөр гэх мэтчлэн ингэж өгөгдсөн өгүүлбэрүүдийг дараах хувиргалуудаар хувиргасан жишээ болоод аргуудыг багш нас тэмдэглэсэн байна. За үгийн хувиргал гэдэг нь үгийг эхний үсэг ба үгээр товчлох, нэг юм үзэгдлийг хоёр ба түүнээс олон үгээр илэрхийлэх, хоршоо ба нийлмэл үгийн байрыг солин найруулах, үйлс нэрээс үйл үг бүтээн, хэлцүү хэлбэрчлэлтийг өөрчлөн найруулж бичгийг бид нар үгийн хувиргал гэж бичдэг. За үгийг бол хурааж болно, үгийг дэлгэрүүлж болно, үгийг салаалж болно, үгийг тонгоргож болно. За жишээ тодорхойлолтууд болон жишээнүүдийг багш нь мөн тайлбарлсан байна. За бүтээрийн хувиргал гэдэг нь үгийн язгуур үндсэнд дагуур нөхцөл залгахад язгуур үндэс бүтээрээс авиас хасагдах, нэмэгдэх зэргээр өөрчлөгдөх, мөн бүтээрийн авиа байраас солих, төгсгөх, нөхцөл сэлгэх зэргээр хувиргахыг бол бүтээрийн хувиргал гэнэ. За мөн бүтээрийн дөрвөн хувиргал байдаг тий. Хураах, дэлгэрүүлэх, салаалах, тонгорох. Жишээлбэл авиа хасагдах, авиа сугарах үзэгдэл бол хураах хувиргал, авиа нэмэгдэх үзэгдэл бол дэлгэрүүлэх хувиргал. За энэ дотроо их шиг нэмэгдэх, гээгүүлэгч нэмэгдэх. Жишээл нисэж гэхээр жин их шиг нэмэгдэж дээ тий. Нисэж, цолмонгоос, шорооноос гэр энэ гээгүүлэгч бол нэмэгдэж байна. За мөн салаалах хувиргалуудын жишээг багш нь харуулсан байна. За бүгдээрээ ажлын хуудасаа ажиллаад илгээгээрэй. Амжилт хүсье.